дансаа нийлэх бол тэр улс орн болгоно боломжгүй байдаг. Жишээ нь Казахстан бид дансаа нийлэхэд бол заавал усан суух зөвшөөрөл авах. Эсвэл одоо нөгөө резидент жижиг баримт авах. Эсвэл ажлын виз авах. Тэгжээж тухайн цоонд гэдэг одоо тий улсын бүртгэл бүртгүүлээд тэрний дараа тухайн улсын дансаг нээх боломжтой. Шатад улсч тэр одоо бид нар Швейцарт ч юм уу альва нэгэн улс орнд зүгээр нэг банкны тухайн улсын дансыг нийлэхэд ямар хэцүү байдаг вүлээ. Тэгвэл энэ бүх зүйл өнөөдөр маш хялбаршуулсан систем рүү орсон гэсэн үг. Тийм учраас геобанкинг гэдэг систем нь бол блокчейн гэдэг системдээс суурилагдаж дэлхийд дээр анхны ончейн банкны систем нь ингээд дэлхийн нийтээрээ хэрэглэгдэж байна. Өнөөдрийн байдлаар бол жил хагасын хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулаад одоогийн байдлаар бол бараг хагас сая хэрэглэгчтэй болж чадсан. Өнөөдөр бол энэ систем бол маш хурдтайгаар хөгжиж байгаа. Жишээ нь анх iPhone гар утсыг хүмүүс бол анх iPhone 3, 2 гэж хэрэглэж байхад хүмүүс бол ойлгодгүй байсан. Одоо бол хүмүүс ойлгодгүй байсан бол одоо бол хүмүүс iPhone 17, 18-ыг ойлгосон ч бай, ойлгоогүй ч бай хүн болгон авч барьж байна. Бараг л iPhone 17, 16-ыг авч байгаа барьж байгаа хүмүүсийг дийлэх нь бол яг бүх системүүд ойлгохгүй ч гэсэн барьж байна. Яагаад гэхээр залшгүй шаардлагатай үзэж байгаа учраас тэрнтэй адилхан технологийн 900 бид нар амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол шинэ үеийн банкны систем гарсан юм аа. Энэ банкны системийг өөрөөсөө системд нэмээд өөрөөсөө санхүүгийнхаа одоо гүйлгээг илүү хялбаршуулах боломжтой болсныг бид өнөөдөр монголчууд бол энийг ойлгох хэрэгтэй байна. Ерөөсөө бидний гол зорилго бол ерөөсөө энэ гэсэн үг. За тэгээд энэ систем маань өөрийн гэсэн ATM, пост терминал бидний 150 сая гаруй төлбөрийн системтэй хэрэгээ хийх гэсэн. Тийм 150 сая гаруй төлбөрийн системтэй гэрээ хийгээд за тэгээд дээрэс нь бол виза компанитай гэрээ хийгээд одоогийн байдлаар эхний виза карт бол энэ $10 үнэтэй анхны крипто одоо VeFi банкны маань банкны системийн маань карт гарсан. Үүний дараа бол өнөөдөр дараагийн картнууд, дараагийн системүүд ингээд гараад ирж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо дараагийн карт системүүдийг өнөөдөр танилцна гэсэн. Бидний систем. Тэгэхээр энэ байгууллага бол өнөөдөр ингээд 2 жилийн хугацаанд бол тасралтгүй хөгжсөн. 2 жилийн хугацаанд бол энэ байгууллагыг ч тэр биднийг ч тэр янз бүрээр хийжсэн. Энэ бол одоо ч юм уу бүхгүй ч юм уу яагаад гэхээр альва нэг хөгжлийн үеийг шатна үр дүнд хүртэл бол мэдээж эргэлзэх зүйл, мэдээж саад бэрхшээл, мэдээж олон зүйлийг бол энэ бол хуулиар яах нь хүмүүс бол энэ бүх зүйлийг бол одоо бид нар бол тулсалдаг энэ байгуулагч тэр. За ингээд манайх 5 бүтээгдэхүүнтэй би дахин нэгэн удаа энийг танилцуулаад шинэ бүтээгдэхүүн рүү орох. Яг энэ хоёр маань хоорондоо уялдаа холбоотой учраас яг шинэ хүмүүс маш их байгаа учраас бас ойлгооцоо гэдэг үндснээсээ ингэж танилцуулж байгаа тавчхан. За нэгдүгээр бол одоо манай байгууллага карт, хоёрт бол токен, энэ VeFi гэдэг токеныг олборлох боломжтой. Энэ токен бол одоо өнөөдөр бол дэлхийд дээр 8000 анх ирэмблэгдээд анх арилжааны бирж руу орохдоо 20 центээс эхлээд өнөөдөр $2 ингээд явж байна. Нэг жил гаруй хугацаанд бол тасралтгүй өсөж, тасралтгүй хөгжиж, тасралтгүй банк маань энэ токен бол хөгжүүлж өнөөдрийн байдлаар өнөөдрийг хүртэл одоо дэлхийн хэрвээ 25 оны эдийн засгийн криптовалютын судалгааг харах юм бол нэг ширхэг суурьтай криптовалют бол одоо ашиг орлого өгөх байтугай биткойн хүртэл 50%-тай, 80%-тай бусад криптовалют арчигдаад зах зээлээсээ за ихэнх нь бол мэдээж биткойн хасагтай гарч байгаа бусад бүх криптовалют бол тодорхой хэмжээний ашиг хасагтай гараад маш олон шинэ байгууллагууд энэ зах зээлийн айхтар өрсөлдөөнийг дийлж чадахгүйгээр одоо энэ бүр систем нь арчигдсан ийм 2025 оны жилиг бол бид үзсэн. 2026 он ч гэсэн өнөөдөр криптовалютын зах зээл дээр маш их хасагтай явж байна. Тэгвэл VeFi токен яагаад нэмэгдэж явж байгаа вэ гэдэг маань энэ бол цэвэр банкны одоо төлбөрийн цалганы экосистем, шинэ системийн өдөр тутамдаа хүмүүсийг хэрэглэх жишээ нь альва нэг зүйл үнэтэй болно. Одоо тий ашиг орлого өгнө, үнийн өсөлт байна гэдэг бол хэрэглэгч хүсэж хэрэглэгчтэй байх тусмаа л тухайн бүтээгдэхүүн эрэлт хэрэглээтэй үнийн өсөлт бол байна. Зөв энэ бол мэдээж хуулиараа. Тэгвэл VeFi токен бол өнөөдөр 1 жилийн хугацаанд 20 центээс $2 бүр $3 хүртэл өсөд одоо ингээ $2 барьцсан явж байна. Энэ бол яагаад гэх юм бол энэ токены өнөөдөр ард том экосистем байгаа гэдгийг бол ойлгох хэрэгтэй. За тэгээ мэдээж хэрэг бол өөрөө удирддаг данс. За манайх одоо энэ жилээс эхлүүлээд зээлийн 3 төрлийн зээлийн үйлчилгээ эхэлж байгаа. За мөн одоо
альч валютыг бэлэн мөнгөч бай, крипто валютч бай ингээд мэдлэгтэй ч бай, мэдлэггүй ч бай та хялбар аюулгүй хамгийн гол нь аюулгүй хялбар солиулах боломж ингээд энэ банкнуудад бүрдэж байгаа маа. Тэгэхээр энэ системийг анханасаа бид нар өөрсдөө маш нухацтай судлаж явсан хүмүүс бол энэ бизнесийг маш сайн ойлгоод маш олон хүмүүс амжилтанд хүрсэн байгаа. Яг энэ бизнесийг утгаар нь судлаагүй зүгээр өмчлөн яах нь ойлгосон хүмүүс бол маш их эргэлзээтэй явж байгаа. Тийм учраас өнөөдөр би та бүхнийхээ өмнө энэ бүх эргэлзээг таалахын тулд энэ зүүмийг хийж байна. Яагаад гэх юм бол энэ систем нь өөрөө дэлхийд даяар асар том олон сая хүмүүс орж ирэхээр бэлтгэгдээд олон мянган хүмүүс өнөөдөр энэ бизнесийг хөгжүүлээд явж байна. За энэ бол мэдээж хэрэг бол энэ бизнесийг энэ системийг бүтээсэн хүмүүс. Энэ хүмүүс бол асар туршлагатай дэлхийн олон улсын салбарт ажилладаг хүмүүс. Эдгээр бол бүгд үр дүн төрсөн. Жишээ нь Reef Collins бол өнөөдөр дэлхийд 3 тэрэмлэгдэж байгаа USDT гэж доллар байгаа. Захин доллар $1-тай тэмцдэг энэ захин долларыг бүтээсэн хүн. Та бүхэн маань одоо ChatGPT гэж зүйл байна. Тэндээс асуугаад бүх энэ захирлуудын талаар мэдээлэл бол судалж боломжтой. За Роман Россо гэдэг хүн бол Wise гэдэг мөнгөн гуйлагын компани техникийн хариуцсан захирлаар ажиллагаад манай багтад нэгдсэн байгаа. Халид Сүлейман гэдэг хүн бол өнөөдөр Абу Даби, Катар, Швейцарын банкны захирлаар Абу Дабигийн үндэсний банкны захирлаар ажиллаж хагаад өнөөдөр энэ банкнд нэгдсэн. За мөн Майкл Батуй гэдэг хүн бол өнөөдөр энэ хүн бол Visa гэдэг компани инновац хариуцсан захирлаар 10 гаруй жилийн хугацаанд цаашлаад байх юм бол 18 жилийн хугацаанд Visa компанид удирдах албан тушаал тавьж хагаад 2020 оны 11 сард шууд Wi-Fi банк руу шилжиж ажилласан. Одоо нэг банк нэгдсэн гэсэн үг байна. Тэгэхээр мэдээж энэ хүмүүс бол бүгд тодорхой хэмжээний санхүүгийн асар том эрхчлөлд хүрсэн, асар туршлагатай, асар том нэр хүндтэй хүмүүс хизээж одоо лөөрийн ч юм уу одоо нэг осны тэгээд одоо гулхны гэж ярьдэн штэ. Тийм скам бизнесийг бол бүтээхгүй. Харин өнөөдөр 2 жилийн хугацаанд тасрахгүй дэлхий дээр дандаа байхгүй технологиудыг энэ мундаг хүмүүсийн баг цугласнараа өнөөдөр бүтээж чадсан. Тэгээд бүтээгдэхүүнийг одоо надаас ахуулаад тэгээд сайн ойлгохгүй ч гэсэн одоо тэгээд маш их хичээж одоо энэ Монголын агентууд одоо Монголын одоо баг энэ Wi-Fi-ийн баг одоо өнөөдөр эзэмшиж байгаа олборлож байгаа дийлэг хүмүүс баг л тэтгэврийн насны одоо өндөр настай хүмүүс маш их хүмүүс ингээд энийг судлаж маш олон хүмүүс ингэж анхаарч ажиллаж байна. Залуучууд гэхээсээ илүү яагаад гэхээр энэ хүмүүсийн сэтгэл нь яах нь байна. Одоо энэ бүтээгдэхүүнийг судлаад үр хөвгүүдтэй энэ том банкны хувьцааг үз аламжлуулах юмсан энэ Wi-Fi ч гэсэн одоо яах нь байна. Олборлож юмсан би ч гэсэн 2010 онд ажиллая гэж явж байхад миний ээж найзуудаараа ирээд миний охин энэ биткойн гэдэг токен гэдэг юм байна. Чи энийг худалдаад авчих тухайн үед бол $1 илүү мэдгүй санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед ээж маань найзуудтайгаа нэлээд биткойныг ярьж байсан. Би өстө тас загнаад тийм байхгүй юу яриад байгаа та нар гэдэг. Өстө тачгинд нь би загнаад ээжигээ би одоо нэг өсний бараг л жоохон гомдож байсан. Одоо бол би маш их харамсаж байгаа байхгүй. Яагаад гэхээр миний ээж надад санаа зовоод ийм юм байд юм биш үү? Шинэ зүйл судлаад миний охин тэгчих гэж санаа зовоод тэр хайрыг бид нар эсэргээрээ өөстө бүтэхгүй юм байна. Та бол буруу зүйл хийж гин гэж бид нар ойлгосон. Тийм учраас би дахин нэгэн удаа хэрвээ миний амьдралд ийм боломж олдох юм бол би энэ боломжийг алдахгүй гэдэг үндснээсээ би энэ Wi-Fi гэдэг токеныг яах нь олборлож ихсэн юм аа. Өнөөдөр бол маш азтай өнөөдөр Монгол улсад 1000 гаруй хүн энэ токеныг олборлоод 1 жил хагасны хугацаанд өөрсдийнхөө оруулсан хөрөнгө оруулаа 10-аас 12 дахин үржүүлээд авсан байгаа. 10-аас 12 дахин үржүүлээд нэг ширхэгч хүн хөрөөг байгаа. Нэг ширхэгч хүн өнөөдөр энэ бизнест мөнгө оруулснараа харин эсэргээрээ ажил хийхгүйгээр хөрөнгө оруулалтынхаа хашиг орлогыг аваад явж байгаа. Маш багаар бид нар хөрөнгө оруулж ирсэн. $500, $1000 оруулсан. Яагаад гэвэл бид нар ч гэсэн эртлээ бодсон. $500, $1000 авахад бидний амьдрал асар том өөрчлөлт гарахгүй бид нар токны бизнес бол тэр чигээрээ эрсдэлтэй юм билээ. Тийм учраас бид нар эрсдлээ бодоод $1000, $500 оруулсан. Одоогийн байдлаар бидний бүх хөрөнгө оруулалт 12 дахин өссөн. Зарим хүмүүсийн 19-20 дахин өссөн хүмүүс байгаа. Яагаад гэх юм бол энэ Wi-Fi токен бол өнөөдөр дэлхий дээр 1 тэрбум ширхэг олборлогдоод дуусах юм аа. 8 жилийн хугацаанд олборлогдсон юм аа. За 1 секундэд 8 токен 400 гаруй мянган хүн хувааж авч байна. Зарим хүмүүсийн тоног төхөөрөмж нь том байна, зарим хүмүүс нь жижигхэн байна. Хамгийн багадаа $250, дунджаар тэгэл хүмүүс зарим хүмүүс $100 ч тоног төхөөрөмжтэй хүмүүс 1 секундэд асар ихээр хуваагаад хуурж байгаа хүмүүс байгаа. За энэ жил бол энэ токны хувьд ч тэр
бидний хувьд ч тэр энэ банкны салбарын хувьд ч тэр тусах чухал жил байгаа. Тийм учраас яагаад гэх юм бол нэгт энэ банкны бүх бүтээгдэхүүнүүд одоо хүмүүсийн гарт орж эхэлж байна. Бүх бүтээгдэхүүнүүд. Хоёрт энэ токен 2 жил тутамдаа хуваагдал явагдана. Хуваагдал гэдэг маань биткойн 4 жил тутамдаа хуваагдал нь явагдаад 4 жил тутамдаа олборлож байгаа хүмүүсийн биткойн 2 дахин багасаад үнэ нь өсдөг. Энэ бол хуулиараа. Тэрнтэй адилхан DeFi токен өнөөдөр 9 сарын 18 гэхэд 1 секундэд 8 токен хүмүүст хуваарлагдчихсан бол 1 секундэд 4 токен болоод хүмүүсийн тоон улам олон сая хүн болоод үнэ нь улам их өсөөд ингээд өнөөдөр DeFi бол одоо урын хүн $1000 $10,000 азтай нь зүгээр л баг итгэхэд үнэмшил баг муутагаар ороод олбордог байсан бол 9 сарын 18-наас эхлээд яг биткойнтэй адилхан, яг BNB-тэй адилхан, яг Ethereum-тэй адилхан хүн болгон олборлох боломжгүй болно гэж. Дураараа одоо өнөөдөр шиг тийм $1,000 шууд олборлтын машин аваад таад өдөр шөнөгүй олборлоод явдаг бол маш их мөнгө оруулаад маш бага олборлно. Яг тэр DeFi үн одоо маш өндөр өснө. Тэгэхээр бидний нөгөө жил 2 жилийн өмнө оруулсан $1000 маань одоо бараг л $100-200,000 болоод өснө гэсэн үг. Яг тэр энэ бол токены хуулиар явдаг гэсэн. Тийм учраас өнөөдрийн 100 дүүм бол монголчуудын маань хувьчдэр бидний хувьд бол маш чухал байгаа. За ингээд бид нар өнөөдөр энэ токеныг бол олборлоод ингээд $2 зараа явж байгаа хүмүүс ч байгаа. 9 сарын 18 хүртэл би монголчуудыг хэлж байгаа битгсээч. 9 сарын 18-ны дараа хуваагдал явахны дараа $5 $10 болоход та нар маш их харамснаа. Бити одоохондоо зараарай гэж байгаа. Яг бид нар бол зөвлөж байгаа. Тэгээ бидний амьдралд өдөр тутмын мөнгө хэрэг болж байгаа учраас зарж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ тэр хүмүүс бол зараад ч тэр хүмүүс олборлтын машин авсан учраас дахиад 6 жил яах нь. Багтгүй олборч өгнө гэсэн. За ингээд хоёр дахь бүтээгдэхүүн бол одоо ингээд энэ сар өгөөд одоо ойрын хугацаанд энэ DeFi Geo банкны энэ хувьцаа нь бол дуусж байгаа. Бид нар маш олон хүмүүс аваач та нар тодорхой хэмжээний дата хийгээд ингээд хувьцаагаа аваад энэ том системийн хувьцаа эзэмшиж болчихооч гэсэн. Хэрвээ 1997 онд Apple компани хувьцааг $1000 худалдаж авсан бол өнөөдөр 2026 он зарахад $1,800,000 төгрөг байсан. $1,000. Яг тэрнтэй адилхан өнөөдөр та бүхэн маань энэ банкны энэ том системийн хувьцаа эзэмшигч болох боломж байна гэж бодоод үз. Маш бага хөрөнгө оруулалтаар маш их одоо тийм ирээдүйдээ ийм системийг сонгоно гэсэн үг. За ингээд энэ хоёр бүтээгдэхүүн байгаа. За одоо бүгдээрээ шинэ слайдтайгаа танилцъя. За ингээд манай 7-8 сард шинэ бүтээгдэхүүнүүд маань гарч байгаа. За энэ бол дэлхий дээр анхны банкны дижитал Geo банкингийн анхны албан ёсны систем одоо аппликейшн гарч байна гэсэн 2026 онд бол за энд байгаа бүх бүтээгдэхүүн анхудаа гарч байгаа. Нэг ширхэгч одоо банкны байгууллагууд эсвэл одоо биржүүд энэ бүтээгдэхүүнийг өнөөдөр хүртэл хийж бүтээгөөгүй. Тэгэхээр та бүхний сонсож байгаа мэдээлэл бол Монгол улсад бол анхудаага та бүхэн маань Монгол улсад байгаа хүн амаас анхудаага энэ бүтээгдэхүүн анхудаага ийм системийг бол сонсож байгаа учраас шууд ойлгохгүй болно. Гэхдээ бид бүгдээрээ бас өнөөдрийн системийг сонсож байгаа нь бол нэг ёсны дэлхий дээр энэ түүхийг хам бичлэж байна гэсэн үг. За ингээд энэ банкны хэрэглэгч болгон одоо манай банкны гол зорилго нь бол бид манайх зүгээр нэг банк биш. Бид банкныхаа хэрэглэгч нарыг зүгээр нэг манай банкны картыг ашиглаад манай банкыг ашиглаад хэрэглэгч байгаасаа бүтээгдэхүүнийг ашиглаасаа гэж үздэг. Бид нар тухайн энэ банкыг хэрэглэж байгаа хүн болгоны амьдрал илүү их хөгжөөсөө, сайн сайхан талаасаа хөгжөөсөө, илүү одоо процентаны гэдэг чинь цэцэн дэлгэрээс гэж хэлж байгаа банкны систем гэж байгаа. Тэгэхээр нэг ёсны одоо эсэргээрээ үйлчлэгээд гэсэн үг байхгүй. Бүх банкнаас эсэргээрээ үйлчлэгээд байна. За энэ юу гэсэн үг вэ гэх юм бол за энэ бол бүр баяр үргээ бүгдээр энэ бол ингээд энэ 7-8 сараас эхлүүлээд манай банк маань дэлхийн одоо албан ёсны Европын улс руу албан ёсоор орсон. За Монгол улс руу орсон. Уучлаарай Монгол улсад үйл ажиллагаа одоо бид нар энэ монголчууд энэ картыг ашиглаж байна гэсэн. Ер нь бол дэлхийд даяар бид нар финансыг ашигладагтай адилхан энэ банкнд дансаа нийлгээд батад ашиглаж болно гэсэн. Гэтэл энэ банкны давуу тал нь юу гэх юм бол та нэг данс нийлгэн үнгүй. За үнгүй дансаа нийлээ. За тэр үнгүй данс чинь
бэлэн мөнгө, криптовалют хоёрыг бусдсан данс гэдэг та төсөөлөд үзтээ. Тэгсэн мөртлөө та мөнгөө бэлэн мөнгө болох криптовалют болоход ямар ч шимтгэл төлөхгүй. Таны дансан дотор мөнгө байж байгаа та хүсэх юм бол тэр мөнгнөөсөө криптовалют руу шилжүүлж болно. Эсвэл та бэлэн мөнгөө ашиглаж болно. Энэ бол гайхамшигтай систем. Ийм систем одоогийн байдлаар нийшгэж банк, нэг ширхэгч бирж, нэгч газар байхгүй. Нэгч газар байхгүй. Тийм учраас бидний энэ системдээ SEPA, SWIFT гэдэг байгууллагууд гэрээгээ хийцэн. Одоо нэг осны та тэр данснаас өссөн криптовалютынхаа данс руу одоо жишээ нь таны төрсөндөө криптовалют авъя гэвэл та тэр данснаас шууд газар дээр 1 секунд криптовалют шилжүүлж болно. А та компанийнхаа одоо бараг захиалга танд SWIFT-ээр мөнгө хадагшааг уул шилжүүлэх бол та тэндээс нэг данснаас шилжүүлчих болно. Ингээд та энэ дансаа та Google Pay, Apple Pay-гээс татаад дээрэс нь та $10 энэ онлайн картаа захиалаад энэ $10 картаа та бэлэн мөнгөний ч гүйлгээ хийж болно, криптовалютын ч гүйлгээ хийж болно. Миний дуу сонсогдож байна уу манайхаа? Сонсогдож байна уу миний дуу? За баярлалаа. Яа. За тэгэхээр бидний хувьд бол хамгийн чухал зүйл бол ерөөсөө энэ систем байсан юм аа. Энэ системийг бид нар өнөөдрийг хүртэл хүлээсэн юм аа. 2 жилийн хугацаанд энэ банкны систем энэ өнөөдрийг хүртэл ерөөсөө энэ түүц гэж байгаа шүү дээ. Одоо хөзрөн түүц гэдэгтэй адилхан. Ерөөсөө өнөөдрийг хүртэл хүн болгоны хүлээж исэн, бидний хүссэн хүлээж исэн систем бол ерөөсөө энэс. Тийм учраас өнөөдрийг хүртэл энэхүү одоо тийм системийг бид нар хүлээгээд тэр одоо энэ системийг хүмүүс одоо энэ бол өстой төр зургийн компани байна. Энэ компани хэр найдвартай вэ? Ингэж одоо яах нь вэ? Өнөөдрийг хүртэл ярих ямар боломж байхгүй. Яагаад гэх юм бол энэ бол угаасаа систем нь өөрөө яах нь вэ? За миний дуу сонсогчвол та бүхэн лайк дараарай. Окей, энэ бол систем нь бол тийм байна. Тэгээд дээрэс нь энэхүү карт руугаа та өссөн криптовалютаа шилжүүлж болно. Биткойн, Ethereum одоо ямар криптовалют шилжүүлмээр байна. Заавал зөвхөн USDT биш. За ингээд өнөөдөр та заавал криптовалютын мэдлэгтэй байх шаардлагагүй. Мөнгө алдчихгүй гэж санаа зовох шаардлагагүй. Бирж мэржээр мөнгөө ийшээ тийшээ эргэлдүүлж алхам тутамдаа шимтгэл төлөх шаардлага байхгүй. Ерөөсөө л та ингээд энэ дансаа ашиглаад явна л гэсэн. За миний дуу сонсогч байна уу зөв? Та бүхэн маань дуу маань сонсогч лайк дараад явчаарай. Сая нэг хүн сонсохдохгүй байна гэж байна. За баярлалаа. Маш их баярлалаа. За үргэлжлүүлье. За дараагийн бүтээгдэхүүн маань болохоор за ингээд энийг бол хүн болгон хэрэглэж болно. За энэ банкны хүн болгон одоо бид бүгдээрээ ингээд энэ дансаа нийлгээд криптовалют ашиглаад ялангуяа гадаад дотоод хүүхдүүд нь гадаад сургууль сурж байгаа эсвэл ажил төрөл хийж байгаа хүмүүс за хараар ажиллаж байгаа маш олон монголчууд байгаа бичиг баримтны бүх хүмүүс ингээд өссөн үед энэ банкны дансыг ашиглаад өссөн гүйлгээгээ хийнэ. Өссөн үедээ та зээл авч болно. Энэ банк танд яах нь ингээ бүх үйлчлэгийг ингээд нийлхтэй болгох юм аа гэсэн. 7-8 сард энэ бүх үйлчлэгийг хийх нь. 7 сар 8 сард ер нь бол бэлэн болсон гэсэн. За дараагийнх нь болохоор 3 төрлийн багц гарч байгаа. За энэ 3 төрлийн багц нь юугаар ялгаатай гэвэл жишээ нь та одоо маш олон хүмүүсийг өөрийнхөө багц энэ таны линкээр одоо олон хүмүүс нэгдэх нь их чухал. Зөвхөн одоо олборлолтоо хийх нь гэхээсээ илүү энэ 3 төрлийн багцаар дамжуулж манай DeFi-ийн үн бол маш өндөр өснө гэсэн үг байна. За энэ 3 багц нь энэ 3 карт нь юугаараа холбоотой вэ гэхээр нэгдүгээрт энэ бол дэлхий дээр хамгийн анхдагч төлбөр криптовалютыг олборлдог карт гэсэн үг. Дэлхий дээр хамгийн анхны токенизованный бөгөөд криптовалютыг олборлдог карт гэсэн үг. Энэ картн дээр одоо бусад ижил төстэй карттай адилхан энэ картн дээр ямар нэгэн дугаар, ямар нэгэн одоо хугацаанд дуусах CU код мод бол байхгүй. Тусгай чиптэй гэж аян карт. За энэ карт бол ерөөсөө
тусгай дэлхийн албан ёсны сертификат авсан EILC 5 нэмэх гэж байгаа. Дэлхийд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн крипто валют бөгөөд бэлэн мөнгө хоёрыг хөшсөн карт байгаа. Энэ бол 2 жилийн хугацаанд хийсэн манай банкны асар том хөдөлмөр, асар том багийн тасралтгүй өнөөдрийг хүртэл хийсэн ажлын үр дүнг би та бүхэнд танилцуулж байна. За тэгээд энэ бол дэлхийд дээр хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгээд та энэ картаа утас руугаа аппликейшн руугаа нэг холбоол нэг түлхээд энэ карт шууд ажиллаж эхэлнэ гэсэн. Заавал тэрийг ингээд бусад картнаас өөр гэсэн үг байна энэ карт. За энэ карт бол ингээд дэлхийн анхны токентой ийм карт бол өнөөдөр бидний гарт ирэхний супер. Та энэ карта хаана ашиглаж болно? Ямар ч валютаар уншуулж болно, крипто валют ч вэ, бэлэн мөнгө ч вэ, бэлэн мөнгө ч авч болно. Энэ бол ингээд таны дэлхийн та энэ картаа хаанч ашиглах санхүүгийн 100% эрх чөлөөнд хүрч байна гэсэн. За дараагийнх нь болохоор хэрвээ та тусгай вакцыг худалдаж авсан тохиолдолд тань дахин нэгэн бүтээгдэхүүн ирнэ. Энэ юу вэ гэх юм бол жишээ нь бид нар одоо төгрөгийг евро юм уу, еврог төгрөг юм уу, эсвэл йон болоход бид нар төгрөгмөөс тодорхой хэмжээний мөнгө алдаж идэг. Тэгвэл та тухайн улсын валют олоход нэг ч төгрөгийн алдагдлалд орохгүйгээр шууд үнэтэйгээр тухайн улсын өөрийнхөө мөнгийг үнэлж үнэтэйгээр та тухайн улсын валютаар солиулах боломжтой. Тухайн цаг минутанд. Тэгэхээр та одоо ингээд бид нар чинь ингээд гадагшаа явахдаа бэлэн мөнгө аваад, бэлэн мөнгөө доллар аваад, өргөө доллар аваад, доллар йон олгоно, тухайн улсын валют олгож солиулдаг энэ үед дуусчихна гэсэн үг. Таашгүй картаараа таны карт автоматар маш өндрөөр таны мөнгийг автоматар шилжүүлнэ гэсэн үг. Энэ систем бол орж ирсэн. Энэ бол гайхамшигтай. За дараагийнх нь бол нэг багц бол Швед багц. Ер нь бол өмнө бид нар нэг удаа энэ бүтээгдэхүүнийг танилцуулсан. За Швед багцыг та худалдан авснараа танд DeFi-г олборлдог тусгай карт ирнэ. За энэ юу гэсэн үг гэхээр та энэ одоо хаан банк, худалдаа хөгжлийн банк ч юм уу альва нэгэн банкын карт бол өдөр тутамдаа ашигладаг. За би танаас нэг асуулт асуумаар байна. Та өдөр хэдэн удаа үйлдэл хийдэг вэ? Хэдэн удаа карт уншуулдаг вэ? Одоо хаан банкны данс руу шилжүүлэх, QR уншуулах, карт уншуулах ч адилхан шүү дээ. Та доод нь хүн болгон өдөр болгонд хүнсний зөвхөрөөш ядаж талах худалдаж авдаг зүг үү? Хүн болгон өдөр болгон кофегоо худалдаж авдаг, дэвээс мөнгө авдаг. Тэгвэл та тэр мөнгөө DeFi банкны картаар ашиглахад төлбөр тооцоо хийж байгаа гүйлгээ болгон дээр чинь DeFi-г олборлдог ITO бэлгэлэнгээ төсөөлөд үдтэй. Та кофе уулаа. Таны кофений мөнгө 10,000 төгрөг байлаа. Тэгвэл тодорхой хэмжээний хувь нь та тэр кофег уугаад дууссан ч гэсэн тодорхой хэмжээний хувь нь ITO болж хуураад тэгээд таны ITO чинь таны уусан кофений мөнгийг бутаж олохоор ажиллана гэж та төсөөлөд үдтэй. Та зүгээр л энийг төсөөлөд үз. Дэлхий дээр хэдэн сая хэдэн тэрбум хүн ойрын 2 жилийн хугацаанд энэ картыг авах вэ? Яагаад тэгэхээр хизээч бид нар өнөөдөр гадаадд очиод ч юм уу тий гэр бүлтэй хувцсанаар худалдаж аваад шопинг хийгээд хэдэн мянган доллар урьж байгаа хэдэн мянган монголчууд байна. Хэдэн мянган монголчууд өнөөдөр гадаадд очиод хоол хүнсний төлбөр тооцоогоо хийгээд хичнээн байр түрээс тэгээд буудлын төлбөр төлөө явж байна. Тэр хүмүүсийн мөнгө нэг ширхэг төгрөгч буцаж орж ирэхгүй шүү дээ. Нэг төгрөгч орчихгүй. Ягаад гэвэл угаасаа л уламжлалт банкны систем. Тэгвэл ихний шинэ банкны систем нь юугаараа ялгаатай вэ гэхээр та энэ картаар мөнгө өрөнгөд тодорхой хэмжээний хувь нь автоматар DeFi токеныг олборлоод өгнө. Энэ тохиолдолд танд 3 давуу тал байгаа. Нэгдүгээрт яг одоо өнөөдөр DeFi-г олборлож байгаа монголчууд бол зүгээр супер азтай хүмүүс. Угаасаа бүгд долларын тэрбумтай, долларын саятай. Яагаад гэх юм бол энэ бол дэлхийд даяар DeFi-г олборлоход DeFi-ийн үн бол хэд болох вэ? Юу $10,000, $100,000 төрнө. DeFi нэг ширхгэхэд. Яагаад гэвэл дэлхийн хэдэн сая хүн энэ картыг уншуулахад автоматар DeFi бол дэлхийн хүн болгоны төлбөр тооцоонд автоматар орно. Тэгвэл DeFi токен одоо буцаагаад вирусээр заах мах шаардлагагүй. Автоматар DeFi токен чинь
USDT автоматар болж хувраад автоматар доллар болж хувраад ингээд энэ систем рүү орохоор DeFi үн бол зүгээр ойрын ирээдүйд бол зүгээр асар том баг DeFi шиг ирээдүйдээ токен өнөөдөр дэлхийд дээр байхгүй шүү. Ийм экосистемтэй. Зүгээр та бүхэн төсөөлөд үз. Өдөр болгон 1 сая хүн энэ картыг эзэмшихэд өдөр болгон 1 сая хүн энэ картаар кофе авч уухад 1 сая хүн автоматар өссөн хүсээгүй Wi-Fi-г олборлж эхэлнэ. А өнөөдөр энэ 1000 гаруй хүн олборлж байгаа 1000 гаруй хүн бол зүгээр л тэнгэрийн хундаг атгатаан гэсэн. Ялангуяа хувьцаатай хүмүүс бол за тэгээд 2-3 жилийн дараа энэ банкны супер банкны хувьцаа эзэмших гэдэг та бүхэн зүгээр төсөөлөд үз. Тэгэхээр ерөөсөө Яв банкыг аад үзэж болохгүй монголчуудаа. Эргэлзэж болохгүй. Эргэлзээд байвал та нар лицензийг үз. Надад итгэхгүй байж болно. Энэ системд итгэхгүй байж болно. Зүгээр л энэ лицензийг үзэх таахгүй бид нар. Энэ лицензийг харах таахгүй. Тэгээ бид нар өнөөдөр бидний ярианд итгэхгүй байж болно. Тэгвэл энэ лицензийг харах таахгүй. Яагаад өнөөдөр Европын холбооны улс энэ банкны системд энэ лиценз энэ банкны системыг зөвшөөрж байгаа гэхээр энэ ихгүй юу? Хүмүүсд зүгээр нэг Wi-Fi-г олбордог, зүгээр нэг крипто проекттэй тэгээ нэг сүлжээний компани шиг системтэй юмд хинч ямар Европын систем лиценз өгөх юм? Харин өнөөдөр Европын холбоо тэр чигээрээ яагаад Wi-Fi банк ганцаархнаар лиценз авч ороод сая Binance биржид лиценз сонгож чадаагүй. Ганцхан Binance биш. Binance бол өнөөдөр дэлхийд дээр номер 1 крипто бирж гэж байгаа сая лиценз авч чадсангүй шүү дээ хэд хоногийн өмнө. Тэгээд хэлсэн шүү дээ. Binance Европын холбооны улс хичнээн 100 сая хүн амтай бай. Тэр зах зээлээс Binance гарч шүү дээ өнөөдөр. Ингээд Binance-ийн удирдах Чак Монж хэлж шүү дээ. Уучлаарай бид нар лицензээ сонгож чадсангүй. Тийм учраас бид нар энэ зах зээлээс гарч байна. Тийм учраас бид нар энэ зах зээлээс гарч байна. Та бүхэн маань мөнгөө өөр газар руу шилжүүлээрэй гэдэг. Одоо ингээд хэд хоногийн хугацаанд бол маш том үйл явц болно. Энэ бол ингээд крипто валютын зах зээл дээр дахиад нөгөө биткойн унах ч юм уу дахиад ингээд крипто валют дээр маш олон шинжилгээ гараад хүн хэцүү байдал руу орж ш. Ягаад гэхээр өнөөдөр бирж гэдэг бол гаргалгаа биш байхгүй. Бирж гэдэг бол зүгээр 2% хүн хоорондоо танилцдаг. Тэнд бол маш олон хууль бус 8-ны мөнгө, цаашлаад хар таймх, цаашлаад зэвсгийн 8 маш олон буруу мөнгнүүд эргэлж байгаа шүү дээ. Энэ бол үнэн байхгүй юу? А гэтэл энийг өнөөдөр хуулийн дагуу хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд энэ системийг өнөөдөр гаргаад энэ системийг өнөөдөр дэлхийд дээр хүлээн зөвшөөрүүлээд явж байгаа DeFi банкны хувьцаа эзэмшигч энэ DeFi токены өнөөдөр энэ брэнд токены өнөөдөр олборлоод сууж байгаа монголчууд бол энийг судлах хэрэгтэй байхгүй юу? Бид нар бол үнэхээр азтай хүмүүс гэж хэлмээр байна. Би үнэхээр өнөөдөр энэ бүхний дараа би Тазбек руу удаад хэлсэн. Тазбек би хэлсэн. Тазбек танд чамд би маш их талархаж байна. Чи яаж Монголд ирж бидэрт энэ зүйлийг ойлгуулваа? Үнэхээр ойлгосон учраас бид нар ядаж $1000 яаж авваа? Ядаж $1000 мэдээж бид нар $100,000 авсан бол одоо сая доллартай сууж явах байлаа. Гэхдээ сая долларында чухал шихгүй. Уртан хугацаанд баяжхтаа чухал ш. Урт удаан хугацаанд үр хүүхдүүдтэй тогтмол орлоготой болгох нь бидний амьдралд маш чухал зүйл байгаа байхгүй. Та бүхэн санал нийлж байна уу? Тогтмол сар болгон бидний банкныхаа хувьцаанаас нэг сар болгон бидний тансанд $10,000 орж ирэхэд бидний амьдрал хангалттай байхгүй юу? Монголд бол $10,000-оор 36 саяар хангалттай амьдрна. Манайхаа бүр хангалттай. 36 саяар бол нэг гэр бүл бол хангалттай амьдрна. Санал нийлж байна уу? Тэгэхээр энэ хувьцаагаа бид нар өнөөдөр зүгээр нэг цаас ч юм уу мэдхгүйгээсээ болж үнгүүд болохгүй. Тэрний оронд өнөөдөр ChatGPT гэж байна. Ядаж ChatGPT-ээр ороод энэ Канадын лиценз гэж юу юм? Европын лиценз гэж юу? Бүр ChatGPT итгэхгүй байвал Европын албан ёсны Тазбек явуулсан шүү дээ. Тэр сайт руу н ороод энэ сайт руу н ороод ийм лиценз нь ямар утга учиртай энэ Wi-Fi үнэхээр лиценз авсан байна уу гэдгийг шалах хэрэгтэй байхгүй юу? Түүнээс бол биднийг анх эхэлж байхад одоо ч тэр ер нь бол крипто валютын мэдлэгтэй хүмүүс бол маш ховор юм байлаа шүү. Яг жинхэнэ мэдлэгтэй хүмүүс. Зүгээр арилжаачд байд юм байлээ. Тэгээ арилжаачдын хажуунаас одоо зүгээр нэг бирж дээр ажилладаг хүмүүс байдаг шүү. Яг ийм төвшний яг ийм банкны системийн төвшний одоо тийм мэдлэгтэй хүмүүс бол асар ховор байд юм байлээ. Банкны системийн төвшний мэдлэгтэй хүмүүс бол асар ховор. Тэгээ бид нар анх ярьж ирсэн шүү. Яагаад өнөөдөр энэ банкны систем дээр ийм баг ороод ирвэ гэж чинь өнөөдөр Халид Сулейман гэдэг хүн бол Швейцарын банкны захирлаар ажиллаж байсан.
Энэ хүн бол Абу Даби бөгөөд манай Монгол банктай адилхан үндэсний банкаар захиалгаар ажиллаж байсан. Visa компани систем дээр бол энэ Майкл Батуй гэдэг хүн бол 18 жил ажилласан. Тэгвэл өнөөдөр энэ карт хаана хэвлэгдэж байна гэж энэ карт Швейцарт хэвлэгдэж байна. Энэ карт бол Visa компанитай гэрээ хийсэн. Visa компани анх удаага Dio One гэдэг картыг гаргаж өгсөн. Ихэнх карттай банкны арилжааны банкуд гэрээ хийхэд бол заавал Visa юм уу, Master юм уу, Union Pay гэж өөрсдийнхөө брендийг бичүүлдэг бол энэ бол дэлхийд дээр хамгийн анхны зөвхөн өөрийнхөө брендийг бичүүлээд Visa гэдэг үгийг хасаж чадсан. Яагаад гэхээр гэрээ тийм байсан. Тэгээд энэ карт өнөөдөр Швейцарын банкнд хэвлэгдээд одоо бидний гарт ирнэ. Монголчуудаа баяр хүргэе. Тэгээд та бүхэн маань энэ картаар уншуулаад хоол хүнсээ төлөөд зүгээр өдөр тутмын өнөөдөр 1 кг мах 40 мянган төгрөг та 1 кг мах энэ картаар авангууд тодорхой хэмжээний хувь нь буцаад танд Wi-Fi-г олборлж өгөөд таны 40 мянган төлөө ажиллана гэдэг. Энэ бол гайхамшигч юм. За тэгээд дээрэс нь энэ вакциныг өнөөдөр бид нар худалдаж авахад бид нар те ийм тусгай данстай. Одоо бид нар нэг өстэй Швейцарын банкны дансыг нийлгэж байгаа адилхан яг ийм данстай. Тухайн үед ийм систем рүү орж байгаа хүмүүс бол дэлхийн долларын тэр бомбнууд, долларын саятнууд тусгай хүмүүс ийм ашигладаг байсан байлээ шүү дээ. Ийм гайхамшигтай супер карт. Тэгээ ийм тусгай данс. Тэгээ ийм хамгаалттай данс. Дээрээс нь одоо олон улсад үйлчлдэг ESM. За тэгээ дээрээс нь одоо худалдан авалт болгоны тусгай кэшбэк. Одоо та худалдан авалт хийлээ тодорхой хэмжээний мөнгөнд буцаагаад таны данс руу орчдөг. Дээрээс нь тодорхой хэмжээний мөнгөнд буцаад олборлолт олчдөг. Юунгууд тань тусгай систем гаргадаг байна. Тэр системээр та онгоцны билет захиалах, гадагшаа аялах, буудлаа захиалахад тусгай карт онгоцны буудалд очингууд VIP одоо тэр лаунж гэж байгаа шүү дээ. VIP лаунж оронгууд хоол хүнс нь өнгөө тусгай тийм одоо орчин цаа ингээд VIP лаунж тусгай банкны одоо манай Монголд ч онгоцны буудал дээр байгаа шүү дээ. Хаан банкны тим карттай хүн зөвхөн тэр VIP лаунж руу орно гэдэг. Эсвэл голланд банкны тим карттай хүн зөвхөн тэр VIP. Эсвэл American Express American карттай хүмүүс зөвхөн тэр VIP лаунж руу орно. Тэгвэл одоо та бүхэн маань энэ картаа ашиглаад тэр эцгийн бүх VIP лаунж руу яах нь байна. Бас өнгөө ороод өөрийнхөө амьдралыг яг тэр хүмүүсийн төвшөнд та аваачих маш хялбар замаар аваачих энгийн хүмүүст энэ боломжийг энэ банк нээж чадчихна гэсэн үг. Тийм учраас өнөөдөр би энэ мэдээллийг өгч одоо миний сэтгэл маш өндөр байна. За дараагийн багц маань болохоор Prestige гэж багц байгаа. За энэ бол арай өөр төвшнийх гэсэн үг. За ингэж ийм багцтай харагдана. За тэгээд дээрэс нь нэмж хэлэхэд бол энэ багц болгон тусдаа үнэтэй гарна. Тэгээ өнөөдөр манай банкны захирлууд бол хэлсэн. Одоогийн байдлаар бид нар одоо агентуудтай бол 25% цалин өгж байгаа гэсэн. Энэ багцыг гарангууд бид нар бол шууд цалингийн 50% хүртэл нэмнэ гэсэн. Одоо бидний авж байгаа цалин дахиад 2 дахин нэмэгдэх юм билээ. Энэ агентуудын цалин. Одоо энэ банкнд ажиллаж байгаа агентууд байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн цалин 2 дахин нэмэгдэнэ гэсэн. Энэ багц худалдаанд гарсны дараа. Тэгэхээр одоо бид нар $100 цалин авдаг бол шууд $200 цалин авна. Тэгээд дээрэс нь банк энэ багцныхаа борлуулалтын 50% нь агентуудтай өгнө. 15%-аар нь буцаагаад банк DeFi токеныг худалдаж авч банкны нөгөө нөөцөнд байлгана гэсэн. Одоо манай банкны жишээ нь одоо Монгол банкны нөөцөнд ийм алт байгаа, ийм одоо төгрөг доллар ингэ байдаг бол манай банкны нөөцөнд DeFi токен байна. Тэгэхээр энэ нөгөө эсвэгээрээ банкны одоо DeFi банкыг биднээс худалдаж авах гэсэн. Банк 15% гэдэг та бүхэн бодоод үзтээ. Ингээд нөгөө DeFi-ийн үн өснө. Улам өснө. Тэгэхээр одоо $2-аар DeFi битгий зараач гэж хэлье. Одоо өөр юу хэлэх вэ манайхаа. За энэ карт маань болохоор тусгай ган карт гарна. Тусгай металлын карт гарч ирж байгаа. Энэ бол супер лимит өндөртөө. За дээд түвшнийх. Дээрэс нь энэ ган нь болохоор одоо Швейцарын цагийг үйлдвэрлэдэг үйлдвэрлэж байгаа. Нэг ясны та Швейцарын цагийг аваад явж байна гэсэн үг. Цагны оронд энэ картаа яваад явж байна гэсэн. Тийм материалаар бүрдэгдсэн тусгай карт байгаа. Хинж энэ картыг таны картаас мөнгө хулгах боломжтой. Одоо манай Монголд байгаа маш олон хүмүүс одоо хакердуулаад тэгээд банкныхан данс руу ороод мөнгөний ингээд авчихад байлаа үрчээд. Тэгвэл энэ карт бол ямар ч тийм боломж байхгүй. Энэ картн дээр банкны дугаарч байхгүй, хинж эвдэх боломжгүй. Кэшлэд хийх юм бол энэ картаа зөвхөн тал ашиглах боломжтой, таны зөвөргөн ашиглах боломжгүй юм. Нууцлагдмал одоо хамгаалт өндөртөө карт гэсэн үг байна. Дээрээс нь сар өндөр лимиттэй. За одоо нөгөө манай карт чинь 50 сая, 100 сая одоо ногоон карт маань бол энгийн карт маань бол одоо жишээ нь
тодорхой хэмжээний лимит байгаа шүү дээ. Энэ ногоон карт маань бол энгийн карт. Тэгвэл хэрвээ танд гүйлгээ өндөртэй карт ихтэй бол та энэ картыг сонгоно гэсэн үг. За тэгээд мэдээж дараагийн энэ картыг авах юм бол олборлолт нь арай ихсэн. Тэгээд дээрэс нь энэ багцан дээр танд тусгай сейф байгаа. За энэ сейф бол одоо дэлхийн анхдагч NFC-тэй хүүтэн төрөвч, интернеттэй ч интернетгүй ихэнх хүүтэн төрөвч заавал ноутбуктай холбоод тэгээд та мөнгөө гүйлгээ хийдэг бол тэрэн дээр асар хакерууд таны энэ хүүтэн төрөвч чинь хакердад мөнгөж угаачдаг байхгүй. Ялангуяа өмнөд Солонгос, ер нь Солонгос улсын хакерууд бол айгүй Украин хакерууд, эмэгтэй хакерууд гэдэр адтай. Тэгээ маш олон хүмүүс ингээд төрөвчнээсээ криптовалютыг алдчихдаг. Тэгвэл энэ сейф бол банкны сейф гэж ойлгох хэрэгтэй. Таны өөрийн банкны сейф. Энэ сейф та өөрийнхөө биендээ авч явж болно. Тэгээ энэ сейф бол одоо маш олон давуу талтай байгаа. Би тэгээ энэ слайдыг нэг өдөр орчуулганд өгөөд 3 өдөр гарчих байх. Тэгээ монголчуудад явуулаа. Яг энэ заавал орчуулах хэрэгтэй. Энд дээр маш олон мэдээлэлүүд бас байгаа байхгүй гэхээр. За тэгээд нөгөө бид нар энэ сейфийг бол анх Visa компанид гэрээгээд бид нар ийм инженерүүд манай банкны инженерүүд ийм сейф бүтээгч байна гэхэд бол боломжгүй гэж хэлжсэн Visa компани. Энэ бол ямар ч боломжгүй. Яагаад гэх юм бол ихэнх нөгөө хүүтэн төрөвчүүд маань ер нь карт чинь өөрийн гэсэн чип байдаг. Яг дотор нь суулгасан чип бол байдгүй. Дандаа гаднаа чиптэй байдаг байхгүй. Юунгод энэ чипийг бол дотор нь суулгаж явах нөрөө энэ бол том тийм анхдагч бүтээгдэхүүн гарчлаа. Тэгээд энийг бол зөвхөн Wi-Fi инженерүүд бол хийж чадсан. За ингээд одоо бид нар мөнгө хүртэл хадгалахад айцгүй болж штэ 100% таны мөнгө хүүхдүүдийн чинь одоо хөрөнгө одоо энэ Wi-Fi нэг ширхэг нь одоо 100,000 долларахад бидний тасанд хэдэн Wi-Fi байна. Тэр Wi-Fi-г бид нар өнөөдөр хэдэн төгрөгөөр яаж хадгалах вэ гэдэг асар том асуудал гарч ирээд энэ төрөвч нэгээ сейф нэгээ байж байна гэсэн. Ингээд ихэд маш олон сертификатуудаа зөвшөөрлүүд авсан, баталгаажуулалт авсан байгаа. За ингээд престиж багц маань болохоор дэлхийд дээр 1700 онгоцны буудлын бизнес даалууд бол танд нээлттэй. За дээрээс нь тусгай карт, за сейф, тусгай SIM карт, дэлхийн хаанч та интернеттэй явах 10 GB SIM карт. За ингээд та аялал хүсэж байгаа бол бүх буудлууд, аяллууд 50-аас 70% бодитойгоор хямдрана. Тэгээд тодорхой хэмжээний хувь буцаагаад кэшбэк болоод орно. Одоо аялахын тулд энэ карт байхад л болно гэсэн үг. Тэгээд дээрээс нь гүйлгээ болгон дээр холбоотлын ITO илүү их орчин, илүү их гүйлгээ болгон дээр орж ирнэ. Дээрээс нь та онгоцны буудлын дээр одоо ачаа тийшээ алдсан бол эсвэл тань тусгай машин түрээслэх хүсэлтэй байгавал даатгалж ороод ирнэ. За дээрээс нь тэгэхээр нэмж хэлэхэд бол аюулгүй одоо тий аяллаа чин аюулгүй даатгалах тэр чигээр автоматар ороод ирнэ. Гүйлгээ болгон дээр кэшбэк бөгөөд буцаан олголттой тодорхой хэмжээний өмнө буцаагаад бэлэн мөнгө олно. Тодорхой хэмжээний өмнө тэгээд олборлол болоод явна гэсэн үг. За тэгээд дээрээс нь таны аялж байгаа аялал болгон та энэ картаараа аяллахад таны аялж байгаа аялал болгон даатгалтай таны даатгач гэсэн үг. Тэр чигээр нь. За ийм одоо үйлчлэгийг та ингээд авах нэ. Тэгэхээр таны амьдралын чанар бол дуугүй өөрчлөлт шууд утгаар нийлээд бол та бол ингээд маш гоё даваа талуудыг энэ банкныхаа хэрэгжүүлснээр авна гэсэн. За дараагийнх нь бол exclusivity suite гэж байгаа. Энэ бол хар карт. За энэ бол бүр супер хар карт байгаа. 22 мг тусгай ийм үнэт металлаар хийгдсэн, керамик металлаар хийгдсэн зураг боломжгүй, боломжгүй Швейцарын дээд зэрэглэлийн цаг хийдэг байгууллага хийж байна. Энэ бүх карт Швейцараас ирнэ. За энэ карт бол ийм байна. За тэгээд дээрээс нь хязгааргүй лимит бол бараг байхгүй гэсэн. Хар карт. Энэ бол одоо Американ карттай, экспресс карттай зүүрлэж болно. Тэр картны үнэ бол $10,000 байна. American Express карт бол тэр карттай адилхан гэсэн үг юм байна. Дэлхийн бүх онгоцны буудал, бүх буудал, бүхэл үйлчлэгийг та VIP түвшинд авна. Дээрээс нь танд ийм бугуувч ирнэ. За энэ бугуувч бол ус нэвтрэхгүй. За энэ бугуувчаа зүг явж хахад та төлбөрөө төлөөд явна гэсэн. Гайхамшигтай. Та энэ бугуувчаа зүгээд явж хахад та төлбөр тооцоогоо энэ бугуувчаараа хийчихнэ. Одоо кофегоо төлөх, ойр зүрийн төлбөрөө төлөх явахад бол зүгээр бугуувч авахд болно гэсэн. Тэгээд бугуувчаараа төллөө. Тодорхой одоо кофе авч уулаа. Худалдаа авалт хийлээ. Одоо бид нар Е-март хэдэн худалдаа авалт хийж юм. Номонд хэдэн худалдаа авалт хийж. Тэр болгоны гүйлгээн дээр буцаад Wi-Fi-г олборлоод буцаад таны мөнгө яах нь таны төлөө ажиллаад явна. Ийм л банкыг бид нар ингээд ойлгуулж байгаа хгүй энэ системийг ойлгуулж байгаа. Тэгэхээр энэ
систем бол бид наргүй дэлхий дээр хөгжөөд маш олон сая хүмүүс энийг ингээ хөгжүүлээд маш аз жаргалтай ингээд энэ системтэй нэгдээд явж байна гэсэн үг. Бид нар бол азтай байхгүй юу? Тэгээ энийг тэмдэглэх шаардлага байхгүй энэ бугуйчийг. Удахгүй энэ бугуйч олон төрлийн өнгөтэй, арьсан, тэгээ дээрэс нь утасны нэвтрэхгүй, тэгээд криптовалютыг олборлдог, төлбөр тооцоо төлдөг бугуйч гэж байгаа. 13-аас 22 см-тай ингээд 2x-эл хүртэл арзмаартай гарна. 2x-ээс 2x-эл хүртэл арзмаартай. Одоо хүүхдүүдтэй хүртэл зүлгээд ингээд явуулах нь шүү дээ. Хүүхдүүд маань сайхан төлбөр тооцоо хийгээд аюулгүй, дээрэс нь лимит тавьж болно. Лимитээ тавингууд жишээ нь хүүхдүүдтэй бид нар өдөрт хэдэн доллараар илүү үрж болохгүй гингууд тухайн хүүхдүүд маань тэрийг өрөөл явуулна гэсэн. Маш гайхамшигтай. За ингээд та бүхэн маань энэ бүх багцанд орснороо дэлхийн бүх буудалд 50-70% хямдрна. Тэгээд та бүхэн маань очиход тусгай бүх өрөөгийг чинь сайжруулаад VIP өрөөнд ороод ингээд дээрэс нь бүх үйлчлэгээ аваад SIM card, safe. За тэгээ энэ багцыг авах юм бол гэр бүлийн амьд даатгал ирнэ. Таны гэр бүл тэр чигээрээ амьд даатгал. Ер нь бол энэ бол маш чухал гэж үзэж байгаа. Тэгээ дээрэс нь та бүхэн маань бол одоо онцлог билет энэ сайтаараа одоо жишээ нь өөрсдөө сайтаар захиалгаад хамгийн хямдхан үнийг гаргаж ирнэ. Дээрээс нь танд тусгай хуулийн зөвлөгөө өгнө, олон улсын түвшний хуулийн зөвлөгөө өгнө. За тэгээд дээрээс нь та энэ багцыг авсан байхад бол таны олборлолт, DeFi токены олборлолт өндөр байна. Одоо гэмтийн осол аваарын тусгай олон улсын түвшний одоо даатгал, амьд даатгал, гэр бүлийн даатгал, аяллаа даатгал, автомашины даатгал, за дээрээс нь одоо ачаа бараа алдсан даатгал, бүх төрлийн даатгалыг стандартын түвшинд бол та авна. Тэгээд дээрэс нь жилдээ $16,000 буцаан олголт авна. $16,000 хүртэлх жилдээ буцаан олголтыг маш өндөр түвшинд авна. За ингээд манай агентууд маань бол энэ багцтай ажиллах нэ. Энэ бол супер багц байна манай. За тэгээд өнөөдөр бидний одоо үйл ажиллагаа бол улам мөрөгдөж байна. Одоо энэ карт 7 сар 8 сар бүх хүмүүсийн гэрийн хаягаар ирнэ. Дахиад хүмүүс байгаа. Монголчууд маань $3,000 багцаараа орсон хүмүүс бол карт авах байх. Удахгүй бид нар мэдээлэл авна. За тэгээд энэ бүх карт систем нь Apple Pay руу орлоо 7-8 сар зээлийн үйлчлэгээ эхэлнэ. Бидний хамгийн гол хүлээж исэн зүйл бол ерөөсөө энэ системийг эхлүүлэх байсан. За тэгээд энэ систем нь одоо хүн болгон банкн дээр энэ системээ ашиглаад эхэлнэ. За тэгээд карта захиалаад гэрийн хаягаар бүх юм нь яваад эхлэнгүүт банк дараагийнхаа систем рүү орно. Энэ бол зээлийн үйлчлэгээ. Танд тухайн үед хэдэн DeFi токен байна? Тэрийгээ та барьцаалаад одоо бид нар мөнгө хэрэг болох юм бол заавал DeFi бид нар одоо нэг ёсны заавал DeFi дахин одоо бид нар мөнгө хэрэг боллоо. Одоо бид нар юу хийж байна? Бүгдээрээ DeFi зараад мөнгө олгоод USDT-гээ төгрөг болгоод одоо надаас гулаач гэсэн мөнгө хэрэгтэй үед тодорхой хэмжээний DeFi зараад яаралтай хэрэгтэй үед одоо яалтчгүй хэрэгтэй үед бид нар зарж штэ. Энэ бол амьдрал байна. Тэгээд бид нар тэр DeFi мөнгөө өрчиж байгаа байхгүй юу? Тэгвэл энэ банк маань бидэрт ямар сонголт тавьж байгаа юм бол 3 төрлийн зээл байгаа. За нэгдүгээр зээл нь болохоор та DeFi-тай бол банк таны DeFi-г тасаагаад 10 минутын дотор шийдвэр гаргаад танд заавал тийм бичиг баримт бүрдүүлэх шаардлагач байхгүй. Та хэдэн настайсэн ч болно. Тэгээд танд шууд доллар өгчнө. Та тэрийгээ доллараар авах уу, USDT-гээр авах уу? Тэгээд тэр доллараа заавал бирж дээр солиулах шаардлага байхгүй. Та карттай, данстай явлаа, карта хитэмээс мөнгө авлаа, шимтгэл багтай. Тэгээд дээлийн шимтгэл, мэмтгэл ямар шаардлага байхгүй. Энэ одоо ингээд 7-8 сард эхлэх гэж байна. Монголчууд аа. Хоёрдугаар зээл маань болохоор агентуудын зээл. Одоо бид нар ингээд ажиллая гэж явж байгаа агентууд байна. Тэгэнгүүт агентуудыг хараад за энэ хүн яаж ажиллая гэж байгааг нь хараад банк шууд тухайн агентад хэрэглээний зээл, машины зээл, байрны зээл өгнө. Бүх зээл барьцаагүй. Зээл өгнө гэсэн үг байна. За ингээд энэ бүх зээл нь барьцаагүй зээл өгнө гэсэн үг. За дараагийн зээл маань болохоор хэрэглээний зээл. Одоо жишээ нь бид нар энэ банкныхаа аппликейшнийг ашиглаж байгаа юм чинь бидэрт одоо яаралтай уртунаар худалдаж авах ч юм уу эсвэл гар утас худалдаж авах ч юм уу ингээл нэг яаралтай мөнгөний хэрэг боллоо гэхэд хэрэглээний зээл авч авна. Тэр нь юу гэсэн үг юм бол ийм л оюун ухаанаар таны банкны энэ дансыг чи хараад
За энэ хүн бол ингэж гүйлгээ хийх юм байна. Энэ хүн бол хэдэн төгрөг төлөх боломжтой байна. Хиймэл оюуханаар бодоод блокчейн систем дээр суурилдаад 10 минутын хугацаанд танд хэрэглээний дэдэлт өгч байна. Тэр нь заавал нийгмийн даатгал ч юм уу банкны гүйлгээ мүлээ шаардлагагүй. Ер нь бол асар хялбар байгаа. Инхээр бид нар нөгөө өөрийн өнөөдрийн хүртэл энэ олборлоод байгаа энэ токно энэ актив бөгөөд одоо энэ үн цэнтэй зүйл шүү дээ. Бидний одоо энэ асар том үн цэнтэй зүйл одоо нэгээс үйл хөдлөгшөл гэсэн үг байхгүй. Энэ зүйлээ бид нар заавал зараал бэлэн мөнгө олгоод одоо монголчуудын дийлэх хүмүүс яавал DeFi үнд ороод би зараад мөнгө олох вэ? Тэгсэн бол нэг удаагийн л мөнгө олохгүй юу? А тэрний оронд энийгээ барьцаалаад доллар аваад асар хүү багтаа доллар аваад тэрийгэ өдөр тутмын мөнгөнд хэрэгжиж DeFi чи өөрөө өсчихөр нөгөө зээлээ өөрөө дарчих واخгүй. Ингэж бид нар сэтгэх хэрэгтэй байхгүй. Одоо энэ цаг үе ирсэн. Энэ цаг үе ирсэн. 8 сар гэхэд энэ бүх үйл ажиллагаа одоо 9 сарын 1-ээс өмнө эхэлж байна. За тэгэнгүүт одоо манай монголчуудын маань хувьд нөгөө наадам, нөгөө хөдөө орнуудыг аялал. За ингээд нөгөө аялал дугаалах хорвог боодгийн сезон руу орчлоо. Одоо яах вэ манайхаа? Одоо яг бүх юм эхлэжэл манай монголчууд маань бүгдээрээ наадам болчихдог байхгүй юу? Яг гоё ажил эхлэжэл цагаан сар болчихдог. Цагаан сар болоход яг супер ажиллаа хийсэн чи цагаан сар болоод тэгээд явсаар агаад наадам болоод одоо Оросд 30 хотод бензин Монгол мөнгөөр 6120 рубль 1 литр бензин Оросын 30 хотод 120 рубль байна. Бид нар одоо Оросоос бензин авдаг яандаа монголчууд нь би одоо үнэхээр шаналаад байна. Ядж бид нар нөгөө байнгын өдөр болгон энэ дундчийн мэдээлэл донд байж байгаа болохоор яг бодит мэдээлэл донд олборлын бодит мэдээлэл донд байж байгаа хүмүүсийн хувьд маш чанга байхгүй юу? Тийм учраас хэрвээ 9 сар, 10 сар, 11 сар гэхэд бүгд 10 сарын энэ банкны арга хэмжээнд бүгдээрээ бүгдээрээ 7 сар юусаа хадгалахгүй, 8 сар юусаа хадгалахгүй. Хичнээн хэмжээний олон хүн таны багт байна. Тэр бүх хүмүүс хүссэн хүсээгүй энэ картыг уншуулна. Яагаад гэх юм бол энэ картыг уншуул болгонд олборлж DeFi нүснэ. Тийм учраас одоо бид нар хурдан хугацаанд хөдлөж энэ одоо олон улсын зах зээл газ хурдан хугацаанд ажиллах бол бид нар 3 сарын дараа гэхэд бол шууд арчигдана. Одоо бид нар 10 сар хугацаад байна. 10 сараас хойш Малайзууд, Энэтхэгүүд, Африкууд бидэргүй супер лидерүүд байгаа. Бүр англи хэлний супер бидний хүлээхгүй монголчуудыг хизээ ухаан орж хизээ наадам болж хизээ наадмын маргааш болохыг хүлээхгүй. Одоо бид нар энэ цаг хугацаанд ажиллах цаг хэрэгтэй байна. Тийм учраас одоо ингээл бид нар анх эхэлж яхад манай монголчууд чинь чухамгүй солонгосыг байлдан дагуулад өстөө би өстөө солонгос хэлтэй одоо өстөө солонгосыг байлдан дагуулна гэж явж санаж байна манайхаа. За энэ өнөөдөр манай Малайзийн офис дээр сургалт болсон байна. Би нэг бичлэг үзүүлэх гэдэг байхгүй юу? За энэ манай Reef Collins маань байна. Харагдаж байгаа гэдэг юм. Бичлэг маань. За яаж хар. Энэ 7 хоногийн өмнө солонгос 400 хүний DeFi сургалт болсон байна. Та бүхэн хардаа 7 хоногийн өмнө энэ хизээ уржид руу 3-4 хоногийн өмнө болсон ямар ч байсан. 400 хүний сургалт болж байна. Солонгост хэдэн мянган солонгосууд Монголд байгаа вэ? Хичнээн монголчууд картны асуудалтай байгаа. Хичнээн монголчууд өдрийн 10-15 цаг ажил хийгээд 100-200 мянган воны цалинтай 10 жилийн дараа эрүүл мэндч байхгүй, юу ч байхгүй, амь даатгалж байхгүй амьдарч байна. Яагаад бид нар өнөөдөр нэгдэж чадахгүй байна? Өнөөдөр бид нар нэгдэх цаг болсон монголчуудаа. Одоо бид нар энэ DeFi систем дээр нэгдэж өөрсдийнхөө төлөө үр хөвгүүдийн төлөө санхүүгийн хэрэгжүүлэлд хурдан хугацаанд хүрэх шаардлагатай байна. Энэ 7-8 сар бол маш чухал. Зүгээр нэг хүн $1000 ороод одоо би хэдэн төгрөгтэй болоод болохгүй биш байхгүй юу? Энэ бол бүхэл бүтэн асар том банкны экосистем дээр маш олон монголчууд санхүүгийн хэрэгжүүлэлд хүрэх асар том зүйл байгаа байхгүй юу? Ганцхан хараа юм бодох ш. Тийм учраас бүгдээрээ агентуудтайгаа яриа төлөвлөгөө гаргаад тэгээ хүүхдүүдтэй ядаж $250 хугацаа эзэмшиж болгоод ядаж өнөөдөр 9 сар хүртэл хугацаагүй олборлох хэрэгтэй. Хугацаагүй ядаж $1000 багцтай бол өнөөдөр энэ 76 хүн ядаж $2000 болоод тэр чинь 9 сарын 18-наас хойш асар танд энэ оны өмнө дараа жилийн өвөл цагаан сар гэхэд бол
Энэ бол хангалттай нэг машин байрны мөнгө гараад ирэх боломж байгаа байхгүй. Тийм учраас энэ систем дээр бол бүгдээ нэгдэх хэрэгтэй. Түүнээс бол одоо сарын 30% хүн амлаж байгаа супер пупер компаниуд зөндөө байна. Гэтэл тэр компаниуд 6-7 сар ажиллаад өсрээд нэг жил ажиллаа хаагдчих шээ. Тэрний дараа хэн хариуцлага хүлээж байна? Хин ч хариуцлага хүлээхгүй. Тэр сайхан ярьжсэн том лидерүүд нь нэг ширхэгч хүн хариуцлага хүлээхгүй. Өнөөдөр Vify дээр бол нэг ширхэгч хүн хохироогүй. Харин өнөөдөр энэ 1000 гаруй хүн бол бүгд ашиг орлого авсан. Одоо зээлээ авах гээд одоо дараагийнхаа шат руу орох гээд явж байгаа. Ганцхан бидэрт нэг л асуудал байгаа. Нөгөө эргэлзээд байгаа асуудал. Яах бол гэдэг. Тэгэхээр яах бол биш одоо угаасаа бүх юм болсон. Одоо бид нар эхлэх ёстой. Одоо бид нар хүчтэй ажиллах ёстой. Одоо бид нар бол энэ олон боломжийг олон хүнд өгөөсэй л гэж би монголчуудыг бол уриалж байна. Ядаж 3 хүнийг энэ сарыг дуустал энэ хувьцааг дуустал ядаж 3 нэг тусаа хувьцаа эзэмшиж бодгоосоо тэр хүн та бүхэн тасан туршдаа баярлаж талархсан. Би өнөөдөр талспект чин сэтгэлээсээ баярлснаа илэрхийлсэн. Чин сэтгэлээсээ чи үнэхээр супер юм а талспект би чам чин сэтгэлээсээ талархлаа гэсэн. Яагаад гэх юм бол миний хүүхдүүд энэ банкны хувьцаа эзэмшиж болсон байхгүй. Яагаад гэх юм бол би энэ бизнест орсноор маш олон монголчууд өнөөдөр Vify-тай болж чадсан байхгүй юу? Тийм учраас бид нар өнөөдөр чин сэтгэлээсээ талархснаа би бол илэрхийлсэн. Тэгээ та бүхэндээ ч гэсэн чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлж байна. Өнөөдөр хичнээн завгүй хичнээн өнөөдөр тэг ингээд асар их ажлын ачаалттай байгаа ч гэсэн бид нар монголчууд маань нэгдэж чадсан бол үнэхээр чин сэтгэлээсээ баяртай байна. Дээрээс нь өнөөдөр дэлхийн хүнд эдийн засгийн хүнд үе ойрын 3 жил болох гэж байна. Энэ үед бол бид нар маш азтай Vify-тай хүмүүс бол үнэхээр байнгын мөнгөтэй байна гэдэг бол өдөр болгондоо орлоготой байна гэдэг бол үнэхээр азтай шүү. Тэгээд тэр мөнгөө үрснийхаа төлөө та 10 мах 400 мянгаар аваад энэ картаар уншуулсныхаа төлөө дахиад тэр 400 мянга чинь Vify олборлно гэдэг тодорхой хэмжээний үн олборлно гэдэг бол тэгээд тэрийг картыг танд тавьсан хүн тааж талархна. Тэр скорхи тэр агент танд тэр линкээ уншуулж байгаа тэр өндөр настай одоо манай урнаагч байна. Одоо манай офис дээр анхаагч гээл цэцгээгч, цэндэгч гэл зөндөө хүмүүс байна штэ. Тэгээд буяагч тэр бүх хүмүүс өдөр болгон $1-2 цалин авна нэг хүнээс. Өдөр болгон $1-2 яах вэ $1-2 тэр чинь 10,000 төгрөгтэй $2 баг. Тэр хүн ч адж байгаа л тань, карт уншуулж байгаа хүн ч адж байгаа л тань. Тэгээ бүгдээрээ санхүүгээр өчлөө. Энэ бол маш зөв системтэй, маш сайн уянтай компани байна. Тийм учраас бүгдээрээ хамтдаа нэгдээ. Тэгээ дараагийнхаа зүүн дээр уулзцгаая. Тэгээ би өнөөдөр маш цөөхөл байна. Бүгдээрээ эх 7 хоног маш олоолаа болоод талспекаа гоё ураад өшөө илүү талспекаас энэ сүүлийн үеийн мэдээллүүдийг авцгаая. Тэгээ одоо Европын холбоонд одоо ганцхан Vify банкны лиценз үлдэлээ. Одоо Binance бол яг ганц хоёр систем байгаа. Гэхдээ ер нь бол Binance гарч ийнэ гэдэг бол бүх хүмүүс хүссэн үзэг Vify-аар орно. За Vify ирээдүй бол токены үн бол $10 гэж бол бид нар бол ярьж болохгүй юм билээ шүү. Энэ жил бол өсөр өндөр хүлээцтэй байна. Тийм учраас боломжтой бити дараараа одоо зээлийн үйлчлэл эхлэж байгаа шүү гэж хэлье. За бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Тэгээ миний одоо хүсэл мөрөөдөл маань маш олон монголчууд маань энэ бизнесээр энэ сайхан токеныг олборлоод энэ банкны хувьцаа эзэмшиж болоод ядаж тий 100 мянган доллараар ядаж мянган хүн үр ширгүү, үр хүүхдүүд нь үр ширгүү амьдрасай л гэж би хүсэж байна. Тийм учраас та бүхэндээ маш их баярлалаа. Бидний итгэл биднэрт итгээд бид нар ч гэсэн өнөөдөр тий ийм сайхан бизнестэй нэгдэж чадсандаа үнэхээр сэтгэл өндөр байна. Тэгээ өнөөдөр би ч гэсэн ингээд энэ олон сар гадаадд ингээд өнөөдөр хөгжүүлээд явах гэсэн энэ бизнес маань хөгжүүлж байгаа бизнес маань би бол зөв гэж бодож байна. Яагаад гэх юм бол маш тавчуу байгаа учраас ингээд явж байна. Тэгээ одоо энэ бизнес маань ч гэсэн сайн явж байна. Тэгээ та бүхэндээ ч гэсэн маш их талархж байна. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Сайхан амраарай. Азтай шүү. Бити сэтгэлээр унаарай. Хэрвээ үр зээлтэй өнөөдөр тий сэтгэл дундор байгаа бүх хүмүүс бити сэтгэлээр унаарай. Яагаад гэх юм бол Vify танд байгаа шүү. Vify агент шүү. Таны цалин одоо 2 дахин нэмэх гэж байна 8 сараас. Бид нар одоо 2 дахин өндөр цалин авах нь шүү дээ. Ямар гайхалтай вэ? Бүгдээрэнд нь сайхан амраарай. Одоо бүгдээрээ мэдлэгтэй болъё. Илүү их хичээе. Илүү их суралцъя. Тэгээ энэ бол маш том боломж гэдгийг хэлмээр байна. Сайхан амарцгаагаарай. Баяртай.